юу байна? Эхлэн сонсогчдын өдрийн амар амгалан дахин айлтгая. Дэлхийн монголчууд амжилт радиогийн Янагийн хой шууд нэвтрүүлэг манай хэлэхэд бэлэн болсон байна. Өнөөдөр 2020 оны 10 дугаар сарын 23-ны баасан гараг 2020 он гарсаар 296 онсон бол шинэ он гарахад 69 оног үлджээ. Ингээд 7 өнөг бүрийн даваал хаваг баасан гарагийн 17 цаг 15 минутаас эхэлдэг Янаг яах вэ нэвтрүүлгийн 465 дахь удаагийн дугаар инхүү эхэллээ. Бид хүсэлтэд эрхэм сонсогчдод зориулж эфирийн 77 77 38 83 утсыг 17 цаг 30 минутад дэж сонсогч тантай холбогдох болон за нэвтрүүлгийн маань хамтран ажиллагчаар Сава брендийн жимсний чанамал за мөн доктор Унагийн халха брэнд хамтран ажиллаж байгаа. Өнөөдрийн манай Янагийн нэр санамсаргүй симпати. Юу юм бэ? Энэ манай инженерийн өгсөн Яна ахгүй юу? Айгу манай инженер чи айгу сэтгэлтэй штэ ингээд. Хоёр инженерийн аль нь? Хэлэхгүй. Тэгвэл ингээд утсан дээр ингээд гинцгийн сандын юм шиг ингээ баахан Янагийн сэдв ингээд бичиж очиргоо. Тэгээд тэрнээс яг 10 сэдвээс нь 5 буцдаг л да. Тэгээ энийг би авсан байхгүй. Тэгээ өөрөөр нь би тайлбарлуулсан юм нэг хэлний компо өргөө. Тэгвэл чи нөгөө нэг гинт ингээд энэ тийм санамсаргүй үнтэй тааралдах учрах ч гэдэм үү эсвэл зүгээр ингээ лифт дотор зогсож байгаа ямар гой өнөртэй усны өнөрөөч гэдэм үү те ийм юм байна. Гівгэнд амар таалагдах зүйлтэйгээ учрах юм аа. Тэгээ одоо би бас тэгээ бодсон за хашаахан хэлний компо бол хүрэн штэ. Яа тэгвэл тэр энэ хоёр ч ойлоо русский школтой юм чинь. За симпати гэдгийг нь орчуулах. Симпати ч бүр орс үг юм уу? Үгүй. Юу англид симпати гэж байдаг штэ. Симпати юу хөө монголоор нэр юм. Баггаар нь би санамсаргүй симпати гэж аваад ирсэн. Тэгээд одоо яасан бэ? Өөрөөснөөс уухгүй байсан. Автобусны цоогоор харин надад тэг ерөнхийдөө л өөрөө тайлбарлаж өгсөн юм л да. Надад таалагдахыг симпати л. Одоо гинтийн байдлаар таалагдах хүн байна уу? Заавал гинтийн байдал биш. Одоо ингээ хүн хараад тэгээд чи симпатичны хүн байж болно шүү дээ. Аа. Тааламжтай хүн байж болно. Тэгээд өмнөх өдөртөө симпати, ансимпати гэж байгаа. Яг энэ цаг үед симпати болох юм уу? Тэгээд одоо чи нэг симпати антипати гэж хоёр үг байдаг юм байлээ. Антипати нь яг чи мэдэхгүй зүгээр л дургуцах. Дургу өрөх. За одоо тэгвэл номер чи автобусаар нөгөө нэг ямарч явах дуртай штэ тий автобусны цонхоор ингээд явж исэн чинь гинт одоо яг чиний нөгөө нэг дуртай дуу чинь яваал тий тэр явж исэн чинь гинт бороо тэр явж исэн чинь яг тэр гудамжаар нэг залуу алхаал ирж ийл тий тэр чи автобусны цонхоор ингээд хараал өнгөрч байгаа байхгүй энэ бол санамсаргүй симпати тэр таалагдвал симпати ямар ч хамаагүй явж байгаа симпати тэр болохгүй штэ Мачи юм гээ өдөгөд юм. Ой, гой тон номер юу яваа. Яг симпати гэж чадчихсан. Өнөр яаж болно те юу ч яаж болох л аахгүй. Гэтэ энэ нь дандаа одоо би энэ санамсаргүй гэдгийг урталт нь ингээд тодтогч өгөөд дээ штэ те. Санамсаргүй байдлаар гинт одоо ингээд өнөөдрийн сэдв бол яг тэр гинтийн симпати юм байна те. Гинтийн симпати. Бараг симпати гэдэг үгээ бараг ойлгоод байна. Мэдгүй. Гинтийн симпати. Өдөртөөс нь симпати болно гэж байхгүй. Симпати гэдэг юу яа? Монголоор хэлэхгүй энэ чинь нэг гой шинэ үгтэй олё л таа. Санамсаргүй симпати гэдэг нэг найруулагч энд гашин өгсөн мэт чи гинэ хүмүүс. Харин тийш үү. Тэгээ би дөрөв ингээд энэ хэрэндээ л тайлбарлаж өгөөд л штэ. Би ч сайн ойлгохгүй байна. Мөрөж ойлгож байна ухаатай үндэ. Гэж. Тэр яаж уучрах гэдэг үг цаашаа явцсангүй. Уучрах гэдэг чинь хуучин хэллэгээр бол нэлээд хүндэрсэн юм шүү. Тийм үү? Уучрах гэдэг чинь ягаад хүндэрж байгаа? Юу гэсэн үг юм бэ? Учирсан хүн гэвэл одоогийнхаар бол унтсан хүн гэсэн үг шүү. Oh my god. Ямар амар гүнгүнзгийгээр нь боддیں۔ Чи. Учрах гинтийн учрал гэдэг чинь тиймэрхүү цаашаага явна шүү дээ. Тэгээ тийм учраас зөө. Гинтийн учралыг болохгүй. Яа зүгээр гинтийн учрал. Би хизээч учрлыг унтах гэж бодож байгаагүй. Чи уурзаал өнгөрсөн, хараад өнгөрсөн бүр илүү наан гэж бодсон шүү. Ямар сандаа учиртай хүмүүс гэж ярьдаг үстэй. Учиртай хүмүүс гэдэг чинь явдалтай хүмүүс гэсэн үг шүү дээ. Учир ургуулна гэдэг чинь одоо орооцолтно гэсэн үг шүү дээ. Зүгээр зүрээд өнгөрөх биш. Мөрөдөлтөө өөрийнхөө өнцгөөс гүнзгийрээс тайлбарлаад байна.
Яг таны үнцэг юм уу? Тийм шүү дээ. Тэгээд яар зөө. Яг тохиолдоод тэгэл яар. Санамсаргүй уучлаар нэг залуутай уулзраад гэх юм бол тий ойлгох юм уу? Тэгж ойлгох юм уу? Тэгнь. За тэгээд лифтлээж болохгүй. Гинти уучлаар гэдэг юм тэгэл. Би нэг лифтийг задаад уулзраад. Йоо. За симпатичны гэдэг аятай тааламжтай гэж сонссон юм байна гэж. За харин тийм тэгээд тэр аятай тааламжтай санамсаргүй мэдрэмжүүдээ л яар. Тэр нь заавал хүн биш шүү дээ. Одоо жишээлбэл ингээд намайг нэг хүн л таарна. Хүн байхгүй чи тэгээд энэ айгу симпатичны. тийм шүү дээ. Болно шүү дээ. Тэгэхээр ахаа ингэж болдог шүү дээ. Одоо жишээлбэл би таны хажуугаар санамсаргүй өнгөрлөө. Тэрийг танихгүй. Гэтэл таны өнөртөө усны үнэ надад үнэхээр өнөртөө усны үнэ л таалагдах уу? Хүмүн тий би симпатич харагдахгүй шүү. Оо тий. Гэтэ энэ дээр бас тий юу л ахгүй. Гэхдээ магадгүй тэнгүүд ямар гоё танил дотн үнэр вэ? Ямар гоё үнэр вэ гээл тэгэл ингээд эн чинь Тэгэл таны хоёроос та авчихсан. Үнэрлэл. Тэгэл заац төгтөг гэж авчихсан. ямар ч учиртай үгийг нь ядарга тэр инженерээ дуудаж авчираад Тэр өөртөө хатаа би өөрний хэрэндээ ингээд Одоо ямар ч хараа тэр хүн хараа чамд хараа тэр хүн ямар ч юм хийгээгүй тийм ээ сайн ч юм хийгээгүй муу ч юм хийгээгүй гэсэн мөртөө тэр хүн чамд симпатичнээ санагдах байхгүй юу симпати төрүүлэх байхгүй юу тааламжтай мэдрэмж төрүүлнэ. тий тааламжтай мэдрэмж зүгээр нэг ямар ч ус чамд ямар ч гим хийгээгүй хор хийгээгүй хараагүй нэг амт гарчаад Саналт юм уу? санаад зүйл байдаг шүү дээ. Тэгэхээр бол тэр чинь антипатия төрж байгаа. за ингэж чинь орой минь симпати дөрвөө гинэ. Тэгээ та дөрөв маш их симпати шүү гинэ. Тэгмүүдээ талнаас симпати гэж хайсан чинь өрөвдөх сэтгэл гинэ гэж юм. Бүр атайсан. Би хайж исэн гэсэн яг тийч бусдын оронд өөрийгөө тавих гээд ингээд бүр тэгээ явцсан билээ. Монгол тал дээр тайлбарна. Симпати. Биш. Эмпати байхгүй. Эмпати гэж юм байна. Өнөөдрийнх бол Симпати, эмпати, антипати. Өнөөдрийг шинэ үг сурчлаа. Бараг хашпати нэр. 2008 онд Джеймс Блантийн дуу чихвчээр сонсоод автобусны цонхоор гой байгаль хараад явхад симпати байсан юм шиг байна гинэ. Мөн ахаа юм. Тэрийг болохгүй байхгүй. Зүгээр гоё одоо тэр сэтгэл хөдлөсөн. Симпати ямар ч ямаагүй. Симпати гэдэг чи ямар нэгэн амьд зүйл хүн байх гэдэг. Хүн амьтан байж болох юм уу? Цаанаа симпати шүү. Симпатичтэй таагаад. Тэгтээ амтан дээр ярихгүй. Тэгээ яах юм бэ? Тэгвэл ингээ одоо бас уучрал гэж ярихаар болохгүй юм байна. Ямар хэцүү юм бэ мөн хата. Бүр энэ үгийг хүндрүүлчихсэн. Энэ ч болохгүй, тэр ч болохгүй. Харин тийм зааж байгаа. Одоо тэгвэл хүндээ санамсаргүй симпати яри. Уучрал биш шүү. Тэг зүгээр нэг хүнийг хараад чи зүгээр тэр чам таалагдах айгүй тийм энэ боломж юм. Гэхдээ заавал гоё юм уу биш зүгээр л чи нэг дажгүй хүн байна гэж л бодох. Симпати дээр. Ямар ахтай хүн те. Дөрүүдээ гарчаад байсан бүдэг заяа. Ямар ч кейс байсан. Тэгвэл симпати тэр чи сайн штэ. Яг л манай нөгөө философч инженер юм. Яг нэг философ боллоо. Ахиж битээ тэр зүйл. Өөрөө үгүй таадаг. Тэнийг тайлбарлаж. Би сэтгэлээ Энийг хараа симпати би сэтгэлийн одоо ингээ 10 янагийнх нь 5-ыг авдаг байхгүй юу? 5 авч болохгүй байна болин. Би ойлгохгүй байна. Сүүлийн 2 жил тарих ингэж ажилласангүй. За Улаанбаатар хотод маань 17 цаг 26 минут болсон. За бид дөрвийн Soul Classic Barena одоо жимс чанамлаа идэх цаг ирлээ.
За эднийх ингэж байгаа. So Classic брендийн бүтээгдэхүүнээс сонгон авсан баримтаа www.facebook.com Сав Mongolia пэйж хуудсанд комент хэсэгт оруулснаар 3 сарын ирэх, 6 сарын ирэх, 12 сар буюу бүтэн жилийн иргэний эрхээ хожиж, Сибирийн сэлгээсэн бэлэг зэрэг жимсийн чанамлаа хожих боломжтой. За үгээр дуусахгүй мөнхөд яасан бэлээ? За 3 хүнд хамгийн том бэлэг нь бол 3 хүнд MISA гэдэг яг хамгийн сүүлийн үеийн ухаалаг гар утас хожих боломж олдож байгаа юм байна. За 3 хүнд. За. За тэгэд юу болсон бэлээ намцгээ? Миск соцог нь тэгээ дээрэс нь та 3 утасны эзэн болж амжихгүй ч гэсэндээ Савагийн жимсний 3 сарын ирэх, 6 сарын ирэх бүтэн жилийн эрхийн эзэн болох бас боломжтой. Энэ ямар жимс нэ? Энэ бөөрөлцгнэ. Тийм. Тэгээд нард нөгөө нэг яг нөгөө жимсээр болохоор өрнүүд нь дотроо ингээд байна. За хашаа та юу яагаад өгч? Дэлгэрэнгүй мэдээллийн авах пэйж хуудсын болон за тэгэхээр дуурайд энэ хараа хууч Орос дэлгүүртийн баримтууд байдаг гэсэн баггүй юу? Та мууги. Хажууд тавьсан. Аха. Яг Орос дэлгүүрийн чануулыг хууч яг биш одоо бол хаан чамаагүй зарагддаг л да. Хууч яг энэ варины гэх юм бол ер нь ихэвчлэн Орос дэлгүүрт яг юм варинууд байдаг байсан. Тэр нь юу устай холж уудаг варентэй цай гэж ярьдаг шүү дээ. За тийм. Би одоо яг тэр варентэй цайныг ууж байна. Яг тэр мэдрэмж надад сургуульд байсан мэдрэмж надад яг төрж байна. Наа чи симпати юм уу? Тэгээ устай бариад найруулж гисэн бол би симпати юу? Үгүй. Чи зүгээр хийж байгаа надад таалагдсан симпатич. За. Ер нь чи таалагддаг бол симпатичны охин гэж чамайг ярина. За. Чааш таалагдтал та. Симпати тэгвэл антипати ашиг байна. За утасны дугаарыг хэлж өгье. Илүү дэлгэрэнгүй мэдээлэл 771187 болон 8887 гэсэн дугаараас аваарай. Ингээд нэвтрүүлгийн маань хамтран ажиллагчаар Сав брендийн жимсний чанамд хамтран ажиллаж байна. Тийм гоо хар тагтай. Эсвэл хар тагтай амтчгүй. Варенууд дундаа. Тий. Мөн бол ягаад ч симпатич санагдаагүй надад анх. Бүр анх уулзаад. Тий. Тэгэхээр антипати болох юм уу? Антипатич биш зүгээр л заа нэг байна. Тийм араа ихэнх хүмүүс антипатич симпатич биш. Тий, ер нь зүгээр зүгээр. Симпати гэдэг тэр нэг ягаад ч юм энэ хүн нэг тийм нүдэнд дулаахан гэж ярьдаг шүү дээ. Монгол хэлээр нүдэнд дулаахан. Тийм юм шүү дээ. Нүдэнд хүйтэй хүн гэж ярьдаг. Муу юм хийгээгүй. Тэгэхээр нэг тийм нүдэнд хүйтэй. Замаар нэг зүүн тий. Одоо яг энэ л юм байна шүү дээ. Нүдэнд дулаахан нүдэнд хүйтэн гэж тий. Наваагийн бүр алаа исэн гинэ. Хуучин асуулт хариултын нэвтрүүлгийн аацтан болоод гэдэг нь одоо нэг хожих шоуных юм шиг байна. Дэшиг үз. Тэгсэн чинь намайг хараа симпати болсон гэж байна. За дэшиг үчлээ. Шохорхох бас өөр шүү дээ. Ахаа тэгэд ингэнэ гэсэн чинь айгу том биетэй дуучин саранч шиг ихч гараад ирсэн гинэ. Тэгж бодоогүй юм байна л да. Үлэмж биетэй л хүн харагдсан гэж байна. Энэ симпати юм уу? Биш. Өөр гаагсан тий. Тэр гадаад үзмж инээ тэр ямар ч падгүй. Тийм мэдрэмж. Яг мэдээж юу жоох нөлөө гэж магадгүй. Гэхдээ гол нөлөө бол яг араа биш. Та одоо яг нэг хүн нэрлэх гээд боддоо. Яг ингээд танд ямар ч хамаагүй. Гэхдээ ягаад ч нүдэнд дулаахан таатай санагддаг тийм хүн. Энэ нэр ямар сони тий? Тий байдаг ш. Тийм хүн ойр таарсан эсвэл зүгээр тийм хүн гэвэл нүдэнд дулаахан таатай санагддаг хүнээ бодох юм уу тий? Эмэгтэй хүнийг бодоор чи эрэгтэй хүн бодвол төөрөж явчих шүү. Тий эмэгтэй хүнийг бодоорой. жишээ нь надад бол Бадруугонго яг тийг санагддаг байсан бүр. Та яг уулзсан юм уу болцоороо? Уулзж байгаагүй. Нэг удаа зүрээл өнгөрсөн. Аваа та хоног өнгөрөхөд. Цалин төвөрөөний гадаа. Ингээд хүмүүст юм яриад инээгээл явж байгаа л тэгэл өө энэ Бадруугонго байна гээл тэгээд бид нар бүр би айгуу сайн санд манай ингээ яг ингээл бүр ид шоудж жахт ч бүр оюутан байхад 99 онд ид дэлбэрдэг үе нэгдүгээр курстэй. Тэгж яхад Бадруугонго насварсан гээд фемер ярьдаг хөхгүй. Тэгсэн чил ингээ нэг тийм надад гачин болоод ирсэн гэдэг юм. Хот дотор хоосрол уулзч үзээгүй таньдаг үү. Тэг надад бол нөгөө савсрангуй хөө хасар нь штэ. Хасар айгуу симпатичнэ ингээл шууд харагдал. Тэгэл танилцчихсан. Танилцахтаа л айгуу симпатичнэ санагдсан гэмшлээ. Тэгвэл надаа сувдгаа юм байна. Би нэг ч удаа уйлсаж үзээгүй л дээ. Тэгтэл зүгээр ингээ харж марахад айгуу гоё санагдаад байдаг ш надаа. Нэг гоё хүн. Мөн үү? Мэдхгүй. Би мэдгүй. Яг чи юу мэдгүй. Ястад намайг хийж мэдгүй. Ястад мэдгүй. Яг чи яг тий.
Уйлдсан хүмүүсээс бол амар тийм симпатичны айгуу гоё итгэж болох гоё хүн ч гэдэг юм уу те. Тийм хүмүүс манай тунраа агш гоё шүү дээ. Манай багш. Ном цэцэгт. Надад уу. За өстэй хэлж мэдэхгүй юм байна. Дарга гэжтэй жаа. Үр болохгүй дарга линчдэг байхгүй. Манай нөхөр айгуу симпати байсан. Нэрэ. Биш. Яг л чи дуулцсан шүү дээ. үгүй дурлахаасаа өмнө ахгүй да би бүр анх хараад. Магадгүй Анх хараад. За. Басан дөрүүлээд ирсэн. залуу харагдсан байна тийм. Улаанбаатар хотод маань 17 цаг 32 минут болсон байна. За тэгвэл одоо ерөөсөө шууд эфирээр холбогдож орж ирсэн хүнээс шууд ингэж л асуумаар юм байна. Тэгвэл арай ойлгомжтой илүү амар юм байна тийм үү? Ном цэцэг нөхөртэй амар пялтагдсан уу? Надраа амар үйл итгэсэн зэрэг. За манай шууд эфирийн утас 77 38 83 ус маань нэглээ. Эхний сонсогч 99 10-та сонсогчтой холбогдлоо. Эмжил радио. Заарамэнд. Арамын төргий. За. Ойрд ямар аттай өчтөр бас ирчүүдээ гэж тэр холбогд. Оо нөгөө дөрүүлэнгийн нэрлдэг залуу шүү дээ тий. Авсны юм уу 3 яцгаа? Өнөөдөр авлаа их баярлаа. За. Баяр үргээ. Бас юу өгүүлцэж авалцсан. Юу авсан? Тэтгэн супер 3 яцгийг авсан. За. Яг нөгөө нэг курсээр нь Тийм авсан. нэг курсээр нь авсан. За болж За. Холбогдож орж ирсэн их нүнээс ямар асуудал гэсэн бэ? Ерөөсөө хамгийн юм симпати санагдсан хүн чинь хин бэ? Энэ дээр хүн биш байж болохгүй ямар нэг өөр зүйл гэж байна. Болохгүй гинэ хүн. Заавал хүн. Миний бодлоор би өөрөө нэг тийм машин техникт амар дуртай байхгүй юу? За. За бүр наад чинь бүр тэнэж явлаа надад яриа чинь. За. Надад бол ингээд айгүй гоё нэг тийм спорт биш. Би өөрөө спортч сонирхдаг. Тэгээд тийм машин анги харахаар бол надад бүр айгүй нэг тийм гоё симпати үзэх. Биш аа наад зүгээр. Дуртай шохорхол. Хүний яриа. Тий шохорхол баг. Нүдэн дулаахан хүн гэж ярих юм бол ойлгомжтой юм байна. Тийм бай. Яг. Нүдэн дулаахан хүн танихаар хин бэ? Эмэгтэй өнөө Хамаагүй. Хамаагүй. За ер нь эрэгтэй хүн талаас гэх юм бол жүжигчин тэрэн болцох айгүй таалагддаг. Яг нэг ерөөхдөө байгаа байдлыг надад нэг анх кино тоглосон киног нь хараад ингээд хоолойг нь сонсоход нэг тийм айгүй нэг тийм симпати Надаас тгсэн шүү дээ. Бас симпати л гэдэг. Танихаар наад симпати гэдэг үгээ та яг юу гэж ойлгоод байна? Яг надад нэг тийм аятайхан мэдрэмж төрүүлсэн тийм хүн юм уу та. Тийм ер нь тийм. Ямар нэг зүйлс нь надад их таалагдсан ч юм уу. За. Баярлалаа. Холбогдсон баярлалаа. За. Нэрээ энэ хүний хэлсэн чи яг жүжигчин цэрэн болж гисэндээ надад анх кино тоглохыг хараад нэх гоё итгэж болох ах юм шиг санагдав. Одоо нөхөр байх. Ингээд одоо нөхөр симпати биш. Хөрхий. Бусдын төлөө санаа тавихыг симпати гин гэдэг шүү дээ. Чи эмпати юм шиг үлээ. За дараагийн сонсогч 88 Өнөөдөр дугаартай. үнэхээр супер Сонсогчтой холбогдлоо. За. Эмжил радио. Заарамэнд. Арамэнд. За таныг сонсож байна. Радиого багсгаад уцаарай. За танд тийм таатай нүдэн дулаахан санагддаг тийм хүн гэвэл хэнийг нэрлэх вэ? Яагаад? Ер нь бол анхнаасаа нэг жүжигчин анхнам гэдэг шүү дээ. Тийм. Жүжигчин ихтэй тий. Тий. За. Симпати. Тийм үү. Эсрэг хүнстэн учраас ер нь та зүгээр нэг юм гоё хүүхэн мөхөн гэдэг талаасаа гоё бүсгүй гэдэг гүй юу? Нүдэн дулаахан ерөөсөө монголчууд царайтай шүү дээ. За. Ер нь 10 жил байхасаа л ер нь одоо би чинь 10 жилээ төгсөөд 15 жил болж байна. Баг 15 жил хип badж байна да. 15 жил бодож байна. Та дурлалаа яриад байгаа юм биш үү? За зодлоод наргисан шүү. За холбогдсон баярлалаа. За гэхдээ энэ яг нөгөө энэ шинжлэх ухааны нэршил учраас эн чинь ер нь зөвхөн хүмүүс буруутгаж магадгүй шүү мэрэгжлийн хүмүүс. Та нарын философи ийм юуг ингээд нэг янз бүрийн ойлгоогүй байж буруу тайлбарлаад Ингээ одоо жишээ нэг хүн ингэж хардаа симпатичны эрэгтэй хүн дээр л яригддаг сэтгэл татам дулаан нүдэн дулаахан л гэсэн утга шүү дээ гэж байна. Өө симпатичная бас байж болно. Тийм болон те симпатичны гэдэг чинь Москород.
Симпати ямар род гинөө? Женский род. За. Улаанбаатар хотод маань 17 Сэрэтгээр одоо ахгүй. 17 цаг 36 минут болсон. За нэвтрүүлгийн маань бас нэгэн хамтран ажиллагчаар доктор Уунагийн халгаа брэнд ажиллаж байгаа. За ингэсэн манайхаа нөгөө түрүүчийн нэвтрүүлгээр би чухам зүгээр нөгөө хужиртай шампунь авч яваад өсөө угаая гэсэн чинь мартаад аваа явцсан. Тэнгүүдээ би мартаа явцсан. Тэнгүүдээ би номыг өчтөр гуйсан байхгүй. Номоо чи ерөөсөө юу ангижруулах шампуньор аль альныг авч яваад угаачаад ирэх. За номоо яар. Би угаасан. За яасан тэгээд За өсөө самнаагүй шууд гарч ирсэн заяа. Тэгээ угаасан ч надад бүр хамгийн их таалагдсан. Зөв манай нэвтрүүлэгтэй хамтран ажиллаж байгаа болохоор сайлж байгаа ч юм биш. Одоо ярьж байгаа ч юм. Хөөс амар хурдан харилдаг. Одоо нөгөө шампуны тэгээ ялангуяа нөгөө нэг ангижруулж тосны дараа ингээд тосноо чинь ерөөсөө арилж өгдөггүй байхгүй юу? Ингээл өсөө ингээл залхаар ингээл цаанаас нь жижигхэн хөөснөд бужигнаа л гэдэг байхгүй юу? Тэгсэн чинь ангижруулагч ч гэсэндээ амар хурдан харилдаг. Тэгээд хамгийн гол нь нэг нөгөө нэг одоо зүгээр надад байсан юм ганц шампунаар уухаар миний ус жоохон хатуураад илээ. Зөвхөн миний усанд тэгсэн юм уу эсвэл шампунь угаасаа тийм үү би мэдэхгүй байна л да. Тэр чинь 2 буюу түүнээс 3 буюу түүнээс дээш хэрэглэж бас нэг тодорхойлт гарна шүү дээ. Тэгэхээр надад бол заавал ангижруулагч чинь араас нь хэрэглэх юм бэлээ. За тэгээд шампуньч дээр ангижруулагч дээр амар хурдан арилдаг. Тэгээд би нөө хуйхны скраб хэрэглэж үзчихсэн байхгүй юу? Хуйхны скраб хэрэглэсний дараа нь хуйх бүр ингээд нэг гой гөлтөгээд байдаг байхгүй юу? Гэсэн чи яг тэрэн шиг болсон. Шампунь нь. Хуйхны скраб гэдэг нь юу вэ? Хуйхны скраб гэдэг нь ингээд хуйхандаа ингээд түрхээд ингээд амар сайн майжингууд Хууханд гээ. хуйханд нөгөө нэг Өсчээ таслагууд нь ингэж арилдаг байхгүй юу? Гэсэн чи яг тэрэн шиг үр дүн надад үтсэн бүр амар сонир санагдсан шүү дээ. Уг нь гэрлээ угаах Яг гөлтөгээд байдаг байхгүй юу? Чи гэрлээг хараханд ороод ингээд угаачих. Окей, excuse me. Одоо гэрлээ ингээд өөрийнхөө шампунаар угаахгүй. Бидгээр угаалгаалаа. тэгээд ордоо ингэсэн байхгүй юу? Одоо жишээлбэл энийг нөгөө нэг туршилтан дээр 500 хүн дээр ингээд туршиж үзээд лаборатори дээр туршилт хийгээд гисэн чи бид нар ямар гоё юм бэ гадаадад байгаа юм шиг туршилт хийсэн байна гэсэн тий. Тэгээд бид дөрөөс анхны туршилтын үнэ манай номын боллоо л да. Тийм цалинтай туршилт. Шампунтай дэнжээ. 500 хүний туршилт байхгүй шүү. Байсан шүү дээ. Тэгээд бид хэд ямар гоё юм бэ хадгалаад туршилт хийсэн. Тэгсэн чи яасан? Анагаахын шинжилгээний их сургууль МУИС-ийн хим арсны тэгмтэй хамтраад клиник туршилт хийсэн. Тэр. За үр дүн нь биологийн ургалтыг 27%, үсний бууралтыг 77%-аар бууруулсан. Тийм энэ 500 хүн дүнд нь биш. лабораторид яадаг юу юм болов надах чинь болохоор тий. Надад би туршилт бол тийм байсан. Туршилт хийгээд за окей одоо энийг худлаалахад болох юм байна гаргаад ирсэн байгаа шүү дээ. Тэрийг яг чи зүгээр угаач л үтсэн байхгүй юу? Угааж тийм. Том том ярих наа. Миний туршилтаар. За яах вэ? За утасныхан дугааруудыг хэлээд өг халгаа 1 2 нөгөө салаануудаар үйлдвэрийн үнээр борлуулагдаж байгаа. Тэгээ бүх супермаркет юугаад бас борлуулдаг. Орон нутгаас захиалж авъя гэвэл 88 10 81 26 гэдэг утас руу залгаж болох юм байна. Орон нутгаас захиалж авахаар бол. За шууд холбогдох утасны дугаар нь 88 10 43 73 80 11 43 73 юм байна. За ингээд нэвтрүүлгийн маань хамтран ажиллагчаар доктор Уунагийн халгаа брэнд хамтран ажиллаж байна. За Францад танил хүн чинь хамт нөхөр эхнэр найз гэд дотны хүнтэйгээ явж байгаатаа таарах үед сампа хүнтэй юм байна гэж ярьдаг энд гинэ. Эрдэнэ чимгээгч. Ямар үнэтэй? Одоо сампа хүнтэй юм байна. Одоо мэдгүй одоо тийм татн хүнтэй л юм байна. Одоо явуулдаг залуутай ч гэдэг юм уу те юм байна л гэдэг. Ночир өнгөцөө. Нөгөө сампа. Сапа. Таамиг яастаа сүрдээ Эдүүлж өгөрсөр. Нэжиг зүгээр халаа батдаг юм. Яна. Нийтээрээс ганц боллоо. За дараагийн сонсогч 80 10-та дугаартаа сонсогчтой Одоо шууд сан батаа юу. радио. Байна уу? За арай минь төргий. Арай минь дүргээ. За таныг сонсож байна.
За миний наад үгний чинь утга нь бол надад бол ингэж тохиолдсон. Би болохоор борлуулалтын ажил хийдэг байхгүй юу? За. Цэвэр усны борлуулалтын ажил хийдэг. Яг тийм одоо хүмүүс хэлээд байгаа юм од мод хүн бол биш. Би нүүний цэвэр усны борлуулалт хийж байгаа нэг айлд орсон. За. Тэгээ айлд орсон чинь одоо нэг хүн бол нэг өөрийн гэсэн үнэтэй байдаг шүү дээ. Тэгээд тэр хүнээс болохоор ягаад тэр хүн надад тийм амир нүдэн дулаахан додон санкцгээр манай өвөгийн үнэр тэр үнээс үнэрсэн. За. Энэ нэстэ симпати байна. Тийм ээ. Тийм болохоор би энийг бол симпати гэж ойлгож манай өвөж одоо надад 2 жил болж байгаа. Тэгээд өвөг амир сангасан ч юм уу яасан. За. Би ч нөө багаас өвөө 3 сартаас өвөө мэдэр өсч байгаа. Зөв. Тэр яалч манай өвөгийн үнэр үнэтэй би одоо тэр айл доочго мангар дуртай шүү дээ. Тийм. За. Баярлалаа. Миний симпати юм да. За. Тийм ээ. Холбогдсонд баярлалаа охоо. За баярлалаа. Манай зэ хөө нэг өдөр ингэ ярих багт те. Өвөнөөс орцсон. Өвөгийн минь өнөр. Энэ айлаас өнөртэй дээ. Ингээд энэ ч гоё тастай өнөрний гоё дурсамж. Тийм ээ, гоё шүү дээ, гоё. Тийм би ч маамах өндөр өнөр. Давхлангийн эхнэр Эрдэнэ чимэг харахтал нэг гоё жинхэнэ одоо Монгол эмэгтэй төрөх байдгийг шүү гинэ. Эмэгтэй хүн байна ингэж хэлсэн хөө. За дараагийн сонсогч 96 T6 та дугаартай сонсогчтой холбоотлоо. Одоо эмэгтэй хүн. Эмбит радио. Оо тасарчлаа. За. Эсвэл шууд хайр дурлал төрүүлнэ. Сара ванчударч гинэ. Та нар намайг дүгнээрээ уулын симпати л гэдгийг гинэ. За. Уулзч үзчихэж л гэдэг. За 80-3 та дугаартай сонсогчтой холбогдлоо. Эмбит радио. байна. Сайн байна. За. Энэ симпати гэдгийг болохоор миний ойлгож байгаа болохоор түрүү нөгөө мөгийн хилээд байсан тодорхойлт нөгөө илүү төхөөд байгаа байхгүй юу? За. Мөгийн юу ч Юу хэлээ. гэсэн. Яга нөгөө бадар ууган яасан гэлээ. Тийм. За. Асхан мэдрэмж асан гэдэгсэн шүү дээ. Тэгэхээр ерөнхийдөө нөгөө бусдын одоо зовлон байлаа гэхэд зовлонгийн адилхан хуваалцах ч юм уу одоо жишээ нь өнчөө өссөн хүн байлаа гэхэд нөгөө Эмпати биш. Тэр болохоор Тий. Эмпати гэдэг тусдаа дахиад бас нэг үг байна. Тий, өөр үг. Эмпати. Тий. Англиар нь таад яриад байгаа шүү тий. Англи хэлээр нь би уг нэлээд сайн мэднэ л дээ. За. Өөр хэлээр яриад байгаа мó англиар яриад байгаа мó. Тий, би орос хэлээр яриад байна. Ядгаар нэгтэл хэлнүүд юм жиг гайгүй ойролцоол амар санагдаж. Симпатичны чөлөөт гэдэг шүү дээ. За. Тэгтээ ер нь бол мөөтэй саналыг байгаа юм байна те. Тэрийг нь юу. За баярлалаа. За холбогдсон баярлалаа. Мөгийг худалч юм шүү. Яг үний шиг ингэ ярьчихсан. Бай нөгөө октод их идэгдэг. Нэг түрүүн номоо нөхрийгөө гэсэн штэ дээ тэгсэн чинь бүгд номойг өгөөсгсөн харцаар хардаг байж. Харин яг тэгсэн штэ анаа. Симпатичны гэдэг чинь шохоорхох биш үү л гин одоо бас бүр өөр юу оруулаад ирлээ. Биш. Шохоорхол биш шүү. За яар одоо дахиад уцаахгүй угаасаа. Ахгүй юу? Яар. Тэгээ юу ярих юм? Симпати яар. Эрэгтэй хүн гэвэл хөгч он тоглодог жүжигчин нөгөө нэг хэн байдаг штэ тэр хүний чинь Дамдунгай тийм Монгол Улсын гавьчин Дамдунгай эмэгтэйчүүдээс Монгол Улсын ардын жүжигчин Совдгай гинэ. За заавал од биш. Гэтэ нэг тийм зүгээр уулзахад нэг тийм таата тийм хүн таардаг баха. Бидний зүгээр санахгүй юм аа. Тий. Гэтэ нэрээ ингэсээ симпати гэхээсээ илүү нөгөө нэг айгу хөт түүний хүн мартдаггүй юм байна. Бас уу? Тий. Надад бол нэг амар сонь хүмүүс одоо бодож байгаа. Энд нэг хүн хөтлөгч инх бол бах гинэ. За номогийн зөвөө симпати байж дурлаа штэ л гэж байна. За. Ой. Миний талбны хүн байна. Хашаах бас миний хувьд симпати хүн санагддаг гинэ. За хэдүүлээ ч нөгөө хайж хутлаа дөө тэгж жаад нэг ашигтай яг ингээд амьдаар нь тааралдаг. Тэгээ шалгачих. хажуудах эрдэнэ мэдхгүй яваад байгаа юм байна. Хажууд нэг симпати мэдхгүй байгаа юм шүү дээ. Тэгжээ нэг хаагаад уу симпати хаа. Хүний гэтээ хичээлдээ ширээгээ. Тэрүүл зүрлээ сүйд авчихсан. За Улаанбаатар хотод байна.
Нэвтрүүлгийн маань цаг дуусах болсон байна. За өнөөдрийн Янагийн нэвтрүүлгийн маань Баасан гарагийн 465 дахь удаагийн дугаараа инхүү өндөрлөж байна. Нэвтрүүлэг маань даваа хавг Баасан гарагийн 17 цаг 15 минутад шууд явагдаж байгаа л давталтын дугаарыг шөнийн тэг 3 цаг 15 минутад Амжилт радио 88.3 төлөвлөгөөнөөр хүлээн авч сонсоорой. Мөн нэвтрүүлгийн YouTube хуудаснаас Амжилт радио гэж хагаад нөхөж үзээрэй. Ингээд 2020 оны 10 дугаар сарын 26-ны даваа гарагт 466 дахь удаагийн дугаараар иргэн уулзлаа. Баярлалаа. Нэвтрүүлгийн хамтран ашиглагч Хаалга брэнд. Яана, энийг яах вэ? Яач вэ? Миний үсийг хараа л да. Бараг хойхон харагдаад байна штэ. Юу арай л дэндүү унж ийн. За юунес өртөө юм бэ? Халгаагаар л угаал та. За халгаа түүх зав алгаа. Гүгү. Халгаа шампунаар угаа. Шинжлэгдээд үнэн супер болчихсон байлээ. Тижээлийн хожиртай хагны эсрэг мөнгөжүүлсэн нано гээд өсний уналт халцрал гэж чиний шиг будагтай хиймтэй өснө бүр илүү тохиромжтой. Холбогд утас 8010 43 73 8011 43 73. Орон нутагтай холбогд утас 8810 81 26. Үс ажиллагааны халгай салон 1-2 болон бүх сүлжээ супермаркет хэлхүр зах бөөний төвүүд дээр борлуулж байна. Нэвтрүүлгийн хамтран ашиглагч Сибирээс илгээсэн бэлэг Сава жимсний чанвал. Мөгийнхаа талхаа хаа тавьсан бэ? Байж л да. Би энд уцны эзэн болох гээд байна. Юу утсан юм бэ? Би ч бас шинэ утастай болъё л доо. Таад мэдээгүй юм уу? Сава Classic брендийн бүтээгдэхүүн авсан баримтаа Сава Mongolia пэйж хуудсанд комент хэсэгт оруулаад 3 сар ирэх, 6 сар ирэх, 12 сар буюу бүтэн жилийн хэрэглээний эрхээ авчихаас гадна 3 хүнд Mi9A хамгийн сүүлийн ухаалаг гар утас суулгах боломж олгосон байна. Хөөх тийм үү? Юу вэ? Ах юунаас уцсаж чуу? За манайхаа нэвтрүүлэг эхэллээ. Та Сава Mongolia пэйж хуудсанд ажиллаад худалдан авсан баримтаа оруулаад бүтэн жилийнхээ эрхийг ухаалаг гар утсыг хожоорой. Гэрэнгүй мэдээллийг 7711 87 6 80 87 6 дугаараас аваарай. Янаг яах вэ? Нэвтрүүлэг. Хөтлөгч гэрлээ. Хаш, мөнгөд, нэмцэг. Дэлхийн монголчуудын Амжилт радио 88.3.